За та бүхэндээ одоо Heribots.com-ийн share дээр хэрхэн админууд файл байршуулах талаар хичээлэг хүргэе. Мэдээж Heribots.com-ийн админаар хэлсэн бол танд манай сайтын share дээр файл байршуулах эрхийг олгосон байгаа. Энд нэр болон нууц үгийг мэйлэр хүчээр илгээсэн байгаа. За үүнийг ашиглаад та нэвтэрж орох боломжтой. За нэвтэрж орсон тохиолдолд иймэрхүү хуудас харагдах болно. Дэд ангиллууд нь болохоор зураг, дуу, видео, текст, минерал бусад гэсэн ангиллууд хуваагдж байгаа. Дээр нь нэмээд шинээр фолдер үсгэж ангилах боломжтой байгаа. За шинээр файл байршуулахын тулд баруун дэд болонд байрших шинээр файл байршуулах гэсэн дээр дарна. Ингэснээр та хүссэн файлаа сонгож байршуулах боломжтой. За энэхүү хуусан файлаа өөр фолдерт хийхин тулд идэвхжүүлээд өөр фолдерт зөөх. Тэгээд сонгосон фолдероо зөөх гэж байгаа фолдер руугаа зааж өгнө. Хэрв шинээр фолдер нээх бол фолдер дээрээ зараад нэмэх гэдэг дээр энд фолдерын нэрээ бичиж өгөөд үүсгэх дээр дарнаа. За ингэснээр файл байрших боломж барьчлаа. Үүний дараагаар татах линкээ авахын тулд байршуулсан файл дээрээ маус нэгээ дарж өгнө. Ингэснээр татах холбоос руу орж байгаа. Энэхүү дээд линкийг хуулж аван та мэдээндээ байршуулах боломжтой. Манай share нь бусад share сайтуудыг бодвол хурдны хязгаарлалтгүй мөн апплод хийх хязгаарлалт байхгүй. Та хэдэн ч мегабайт хэмжээтэй файлыг хуулах боломжтойгоор илүү давуу талтай. Заавал RAR хувааж 200 мегабайт болгох шаардлагагүй. 1 гигабайт файлыг бол 1 гигабайт тэр чигээр нь хуулах боломжтойгоор илүү давуу талтайгаа. Ингэснээр хэрэглэгчид бид бүхэн арай илүү шинэлэг болон амар хэлбэр боломжийг олгож байгаа. За анхаарлаа